Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ нэгэн маш хачирхалтай эргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Eleanor Williams буюу Элин 2001 онд Питер Williams болон Алисон Джонсон нарын охин болон мэндэлсэн. Эли дээрээ Люси гэх нэг эгчтэй. Элиг бага багт нь аав ээж хоёр нь салсан тул Эли ээж болон хойд аав мөн эгч дүү нарынхан хамтаар Английн Wally Island-д өсөж төрсөн. Элигийн ээж Алисон нийгмийн идэвхтэй, санаачлахтай, бүтээлч хүн тул эргэн тойрныхон хүмүүст хүндлэгдсэн ажил хэрэгч ийм эмэгтэй байдаг. За 2017 оны 11-р сард Эли ердөө 16 настай байх үедээ найзуудынхаа хамтаар Камерон гэх эрэгтэй найзынхаа гэрт үдэшлэгт оролцохоор явсан. За үдэшлэг дээр байх үедээ Эли өвс татаад бас согтууруулах хундаа ихээр хэргэлсэн тул түүний бие өвдөн тав үүрхэж эхэлсэн. Тиймээс Камерон болон Элигийн найзууд Элигийн ээж эгч хоёрыг нь дуудан Элиг тэдэнд хүлээлгэн өгсөн байдаг. Энэ үед Элигийн бие дээрдэхгүй бие нөвцөөрл байсан тул ээж эгч хоёр нь Элиг дагуулan ойрхон байх нэгэн эмнэлэгт авчирсан. Эмнэлэгт ирснийхээ дараа Элигийн бие арай дээрдэж ээж эгч хоёртойгоо ярилцаж эхэлсэн ба үдэшлэг дээр Камерон өөрийг нь хүчирхийлж бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн тухай ээж эгч хоёртоо хэлсэн. За мэдээж Элигийн энэхүү яриаг сонссон Алисон Люси хоёр тэр дорн цагдаа дуудаж Элиж эмнэлгээс гарсан даруйдаа мэдүүлэг өгөхөөр цагдаагийн хэлтс рүү явсан байдаг. За Элигийн хэлж байгаагаар бол үдэшлэг дээр яг юу болсон бэ гэхээр Камерон Элиг хүсээгүй байхад нь уруул дээр нь үнсэж дараа нь угаалгын өрөө орох үед нь Элиг дагаад угаалгын өрөө рүү орсон. Эли угаалгын өрөөнд бие засч байхад Камерон түүнийг хараад сууж исэн ба Элигийн эмзэг эрхтний талаар зах замбраагүй зүйлс ярьж эхэлсэн. Дараа нь Камерон Элигийн биед хүрч түүнийг хүчирхийлэхээр завдаж эхэлсэн бөгөөд Эли үүнийг нь эсэргүүцэх үед Камерон чи зүгээр байхгүй бол би чамайг нохоогоороо бариулчих нь шүү. Эсвэл далаа руу шидээд бүр болохгүй бол хойд талын цэцэрлэгтээ булчих нь шүү хэмээн сүрдүүлсэн. За Элигийн өгсөн энэхүү мэдүүлгийн дараа 2017 оны 11-р сарын 27-нд Камерон баривчлагдан байцаалт өгч эхэлсэн. Камерон байцаалт өгч явах үеэрээ Элигийн ярьсан бүх зүйлсийг ницааж Элигийн ярьж байгаа шиг зүйлс огт болоогүй энэ бүх зүйлс худал хуурмаг хэмээн мэдүүлэг өгсөн. Гэсэн хэдиж Камерон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгээр шоронд хоригдож шүүх хурлаа хүлээх болсон. Камероныг ийхүү хоригдсон шүүх хурлаа хүлээж авах зуур Эли шүүхэд гаргасан өргөлөө буцан авч ямар ч гомдлгүй хэмээн шүүхэд захиа илгээснээр Камерон суллагдаад энэ хэрэг ингээд өнгөрсөн байдаг. За энэ явдлаас нэг жил гаруйн дараа 2019 оны 3-р сарын 8-ны орой 18 настай Эли Жордан гэх эрэгтэй найзтайгаа мөн өөр хэд хэдэн найзуудынхаа хамтаар оройг найзуудаараа хамтдаа өнгөрүүлцгээхээр гадагш гарцгаасан. Ингээд тэд хамтдаа хөгжилдсөөр цагч мэлийн орой болж Элиж мэлийн согтоод хөл дээрээш тогтож чадахгүй байсан тул найзууд нь түүнийг гэртээ харьсан дээр хэмээн үзэж Жордан Элиг хүргэж өгөхөөр гэрлүү наваад явсан. Ингээд энэ явдлаас хойш хэд хоног өнгөрсний дараа Эли найзуудтайгаа уулзсан хамтдаа юм ярин сууцгааж агаад тэрхүү орой өөрт нь юу тохиолдсон талаар найзуудтай ярьсан байдаг. Элигийн найзуудтай ярьсныхан дагуу бол Жордан түүнийг гэрт нь хүргэж өгөх гэж авч явсан боловч Эли огт мэдэхгүй газар гинэт сэрсэн. Харин энэ үед нь Жордан түүний хажууд сууж исэн ба Элиг сэрсний дараа Жордан түүнийг хүчирхийлэн бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн. Дараа нь Жордан Элиг гэрт нь хүргэж өгсөн. Гэхдээ Жордан одоо хүртэл Эли рүү доромжилсан сүрдүүлсэн утгатай зурвсуудыг Facebook Messenger-ээр бичээд байгаа бөгөөд Эли тэрхүү мессежүүдийг нь нотлохоо болгоод зургийг нь авчихсан хэмээн найзуудтай ярьсан. Элигийн найзууд нь түүнийг цагдаагийн газарт хандан Жорданыг баривчлуулахыг зөвлөсөн боловч Эли цагдаагийн газарт хандаагүй. За энэ явдлаас 2 сарын дараа 5-р сарын 6-нд Жордан Элигийн гэрт ирсэн. Тухайн үед Эли Жорданыг гэртээ оруулсан бөгөөд Жордан гэрээс нь явахгүй байсан тул Эли Жорданыг гэрээсээ явахыг шаардаж тэд хоорондоо муудалцаж эхэлсэн. Энэ үед Жордан халааснасаа хутаг гаргаж ирэн Элиг сүрдүүлж эхэлсэн ба зочны өрөөнд нь Элигийн бүх хувцсыг тайлуулад дараа нь Жордан Элигийн үснээс чирэн угаалгын өрөөнд оруулан нүрээр нь угаалгын өрөөний ханыг мөргүүлж эхэлсэн. Үүнийхээ дараа Жордан Элиг хүчирхийлсэн байдаг. За энэ явдлын дараа Жордан Элигийн гэрээс гарч явсан бол харин Элигийн биенийх нь энд тэндгүү хөхрөөлт бяцралтууд болон шарх сорвнууд үлдсэн байсан. Жорданыг инхүү гэрт нь ирээд явсны дараа Эли Жордангийн өмнө нь өөрлөнд бичсэн доромжилсан утгатай зурваснуудыг хавсарган
цагдаагийн газарт ирээд 3 дугаар сарын 8-нд болон 5 дугаар сарын 6-нд болсон бүх зүйлсийн талаар цагдаагийн ажилтнуудад мэдээлэлж биеийн дээрх хөхрөлтүүд болон нотлох баримтуудаа тэдэнд үзүүлсэн. За Элиг мэдүүлэг өгч гомдол гаргасны дараа тэр дорн цагдаагийн ажилтнууд Жорданыг бие махбодын болон бэлгийн хүчирхээлэл үйлдсэн хэрэгээр баривчилж байцаалт авч эхэлсэн байдаг. Гэвч Жордан мөн л Элигийн ярьсан бүх зүйлсийг няцааж тийм зүйл огт болоогүй хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. За Жордан бэлгийн хүчирхээлэл болон бие махбодын хүчирхээлэл үйлдсэн хэрэгээр шүүх хурлаа хүлээн хоригдож явахдаа барьцаа төлбөрөө төлөөд шүүх хурал хүртлээр суллагдах боломжтой болсон. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 18-нд цагдаагийн албаны шуурхай утсанд Элигээс дахин дуудлага ирж барьцаа төлбөр төлөөд суллагдсан байсан Жордан Эли дээр ирж дахин түүнд хүчирхийлэл үйлдсэн талаар дуудлага өгсөн. Цагдаагийн ажилтнууд Элигийн өгсөн дуудлагын дагуу түүний гэрт ирэх үед Эли ямар ч хувцсгүй, нүцгэн, ухаан алдсан байдалтай газар твтчихсэн бөгөөд цагдаагийн ажилтнууд ирээд удаагүй байх үед Эли ухаан орсон. За тухайн үед Элигийн ярьснаар бол Элиг орой гэртээ ирэх үед Жордан араас нь гэрт нь ороод ирсэн. Яг энэ үед Эли найзаагаа ирэхийг хүлээж ийсэн тул гэрийнхэн хаалгыг түгжээгүй байсан. Харин Жордан Элигийн гэрт орж ирсэн даруйдаа Элиг зодож бэлгийн хүчирхээлэл үзүүлсэн. За мөрдөгчид Элиг харахад л түүний нүүр болон биеийн дээр нь хид хідэн шин шархнууд үүссэн байсан ба үнэхээр л хэн нэгэн түүнийг зодсон гэдг нь илт харагдчихсэн. За ингээд мөрдөгчид барьцаа төлбөрөө төлөөд шүүх хурал хүртлээр суллагдсан байсан Жорданыг тэр дорн буцаан баривчилж хорьсон. Энэ удаад шүүхээс Жорданыг шүүх хурлаа хүртэл барьцаа төлбөр төлөөд суллагдах ямар ч боломжгүй гэх шийдвэрийг гаргасан байдаг. За Жорданыг шүүх хурлаа хүлээн энхүү хоригдож явах зуур буюу 2019 оны 6 дугаар сарын 18-нд Элийн мөрдөгчдөд өөрт нь тохиолдсон өөр нэгэн аимшиг түүхийн талаар ярьсан байдаг. Элигийн хэлснээр бол тэрээр 12 настай байхаасаа эхлэн хүний намаа хийж эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлдэг гэмт хэрэгтнүүдийн золиос болсон. Эли 12 настайгаасаа эхлээд маш их сэтгэлийн шаналл дунд амьдарсаар ирсэн ба одоо л өөрт нь тохиолдсон энэхүү аимшигт явдлын талаар ярих зориг төрж байгаагаа өөртөө нь ажиллаж исэн мөрдөгчд хэлсэн байдаг. За Эли мэдүүлэгтээ хэлэхдээ 40 настай Мухаммед Рамсон гэх гэрэлсэн 4 хүүхдийн аав хуваарай бизнес эрхлэгч нэгэн эрэгтэй өөрийг нь хэдэн жилийн турш хүчээр бусдад биеийг нь нөлөөлсөн хэмээн ярьсан. Элигийн хэлж байгаагаар бол Мухаммед гэх энэхүү эрэгтэй Элиг 12 настай байх үед нь Элитэй танилцж, Элитэй яг л найз шиг дотн харьцаж байгаад удалгүй Элид бэлгийн хүчирхээлэл үзүүлсэн. Энэхүү аимшигт явдал нь бараг өдөр болгон давтагдж, сүүлдээ Мухаммед Элиг дагуулan явж, өөр залуучууд дээр хүргэж өгөн хүчээр биеийг нь нөлөөлөх болсон. Цаашлаад Мухаммедийн доор өөр хэд хэдэн залуучууд ажилдгаас гадна Эли ч ганцаараа байгаагүй. Элитэй хамт Мухаммедийн гэмт хэргийн золиос болсон өөр хэдэн зуун охтууд байгаа бөгөөд Мухаммед үргэлж тэднийг дарамталж зодон өөр хэн нэгэнд энэ тухай хэлэх юм бол гэр бүлийнхнийг нь хөнөөн хэмээн сүрдүүлдэг байсан. За Элитэй хамт хүчирхээлэлд өртөжсэн 3 ч охин Мухаммедийн талаар цагдаад мэдэгдэж бусдаас тусламж гуйх гэж байгаад Мухаммед болон түүний залууст баригдаж сэхээнд ортлоо зодулсан. Мухаммед Элигийн биеийг үнэлүүлж эхэлснээс хойш хэдэн сарын дараа Элиг өөрөөр улс руу дагуулan явж өөрийн энэ бохир бизнесээ илүү өргөжүүлэхээр хичээж исэн бөгөөд Элиг Амстердамд 2-7 хоног, Абизад мөн 2-7 хоног биеийг нь үнэлүүлсэн. Үүнийхээ дараа тэрээр Элиг Пакистан руу авч яван $25,000 зарах гэсэн боловч энэ бүхэн нь бүтлгүүцсэн. За Элиг энэхүү мэдүүлгийг өгсөний дараа мөрдөгчид бүр гайхшралд орсон гэдэг нь ойлгомжтой. Тэд Элигийн аимшигтай гэмт хэргийн золиос болсон талаар огт төсөөлөжгүй байсан. Мөрдөгчид Элигийн өгсөн энэхүү мэдүүлэгт огт эргэлзээгүй. Учир нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй маш олон хүмүүс бэлгийн хүчирхээлэлд өртсөн талаараа бусдад хэлэлгүйгээр өөрсдийгөө буруутхан нуугаад өнгөрөх нь маш түгээмэл байдаг. Ингээд Элитэй хамт ажиллаж исэн мөрдөгчид өөр хэд хэдэн мөрдлөгийн багийг энэхүү хэрэг дээр өөрсдөө нь хамтран ажиллах хүсэлтийг тавьж Элиг гэрчийн хамгаалалтанд аван цагдаагийн хэлцтэй ойрхон Barrow in Furness байрлах нэгэн буудалд байрлуулан Элиг өөрсдийн хамгаалалтандаа байлгаж эхэлсэн. Мэдээж яг энэ үед мөрдөгчид ямар нэгэн маш том гэмт хэргийн сэжүүрээс атгаад авчихлаа гэдгээ мэдэрсэн гэдэг нь ойлгомжтой. За Эли зочид буудал цагдаагийн харуул хамгаалалтанд ор байх үедээ заримдаа ганцаараа гарч яваад хэсэг хугацаанд хаана байгааг нь мэдэгдэхгүй алуу болчихдог байсан.
Элиг ингээд ганцаараа гараад явах тоолонд гэр бүлийнхэн нь болон цагдаагийн ажилтнууд араас нь санаан зовон ирж хайдаг. За 2019 оны 6 дугаар сарын 30-нд Эли буудлаасаа гарч яваад хэдэн цагийн турш ор сураггүй, чимээгүй алга болчихсон. Мөрдөгчид түүний утасных нь байршлыг шалгаж үзэхэд Эли Blackpool хэмээх нэгэн тааванд очиж усан явж байгаа гэдг нь харагдсан байдаг. Эли яг энэ үед утсандаа огт хариулахгүй байсан тул мөрдөгчид Элиг утасных нь байршлаар хайж явсаар Blackpool-д байж байхад нь Элиг олж очсон. Мөрдөгчид түүнээс яагаад утсандаа огт хариулахгүй байсан талаар болоод Blackpool-д юу хийж байгааг нь асуухад Эли хэлэхдээ Мухаммедийн хүний наймааны бүлэглэл Элиг хаана байрлаж байгааг аль хэдийн олоод мэдчихсэн ба Мухаммед Элиг хүчээр Blackpool-д авч ирэн эсэргүүцэх юм бол амийг нь хөнөөн хэмээн сүрдүүлсэн. Мухаммед Элиг Blackpool-д авчирсныхаа дараа 4 өөр зочид буудалд хүргэж ирсэн ба тэрхүү зочид буудлууд бүрт өөрөөр эрхтэйчүүд Элиг хүлээж исэн бөгөөд бүгдээрээ Элиг хүчирхийлсэн талаар Эли мөрдөгчдөд хэлсэн. За Эли Blackpool руу явж сураггүй хэдэн цаг алга болсноос хойш 2-7 хоногийн дараа буюу 7 дугаар сарын 18-нд дахиад л буудлаасаа гараад утсандаа хариу өгөхгүй алга болчихсон. Энэ удаад мөрдөгчид Элигийн байршлыг шалгаж үзэх үед Эли галт тэргэн цуугаад Лидс хот руу явчихсан байсан. Элигийн гэрийнхэн болон мөрдөгчид мөн л түүнд санаан зовнин түүний утасны байршлыг алдахгүй хичээн утасных нь байршлыг байнгын ажиглаж исэн бөгөөд Эли Лидс хотод хэдэн цаг болсныхоо дараа буцаад галт тэргээр Barrow-in-Furness-д хурж ирсэн. Мөрдөгчид түүнээс энэ удаад юу тохиолдсон талаар нь асуухад Эли хэлэхдээ 7 дугаар сарын 17-нд Салса хэмээх Мухаммедийн доор ажилдаг нэгэн эрэгтэй Эли дээр ирээд түүнийг хан мөргүүлэн зодож хоолойг нь болсон. Салса гэх тэрхүү эрэгтэй Элиг өөрийнх нь ажлыг цалгардуулж мөнгөний алдагдлалд ороход хүргэсэн хэмээн буруутгасан ба Элиг Лидс хот руу явж 10,000 паунд олж ирэхийг тушаасан. Эли Салсагаас маш их айсан учраас түүний хэлсний дагуу маргааш нь Лидс руу явж Салсагийн зааж өгсөн буудал руу очсон. Тэрхүү буудалд нь хэд хэдэн залуучууд болон өөр хэд хэдэн охтууд байж исэн ба тэрхүү эрэгтэйчүүд нийлээд охтуудыг хүчирхийлсэн. Дараа нь Мухаммедийн доор ажилдаг өөр нэгэн залуу Элиг буудлаас авч гараад өөр 2 залуу дээр дагуулж ирэн мөн л түүний биеийг үнэлүүлсэн. Элигийн хэлж байгаагаар бол тэр 2 залуутай унтахгүй л бол Мухаммедийн доор ажилдаг залуус түүнийг буцаад гэрлүү нь явуулахгүй гэдгийг мэдчихсэн тул түүнд өөр сонголт байгаагүй. Цаашлаа тэрхүү 2 залуу Элид хүчээр кокаин хэрэглүүлж мансууруулсан. Үүнийхээ дараа тэд Элиг галт тэргэн суулгаад Barrow-in-Furness руу буцаагаад явуулсан ба Barrow-in-Furness-д ирэхэд нь Салса Элиг тосож авсан. Дараа нь Салса өөрөө Элиг хүчирхийлэн зодож дарамтлж байгаад суллаж явуулсан хэмээн Эли мөрдөгчдөд ярьсан байдаг. За мөрдөгчид Элитэй ярилцж явах үедээ Элигийн биенийх нь эн тентгүү хөхөрч хавцсан байснаас гадна хүзүүн дээр нь зүсүүлсэн мэт уулмөр үлдсэн байгааг анзаарсан. Цаашлаад Эли ухаан санаа нь орж гаран мансуурсан байдалтай байсан тул тэрээр шууд эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж эхэлсэн байдаг. За энэ явдлын дараа мөрдөгчид Мухаммед Элиг айл зочид буудалд байрлаж байгааг нь айл хэдийн олоод мэдчихсэн тул энэ нь Элид аюултай гэж үзэн Элиг цаашид гэр бүлийнхэнтэйгээ гэртээ байвал илүү дээр гэсэн дүгнэлт гаргасан. Ингээд Эли гэртээ Raleigh Island руу буцаж ирсэн. За хэдий Эли гэртээ буцаж ирсэн ч түүний хүчирхийлэлд өртөх явдал нь огт зогсоогүй. 2020 оны 5 дугаар сарын 18-нд Эли гэрээсээ гарч яваад гэртээ буцаж ирээгүй. Элигийн гэр бүлийнхэн түүнд санаан зовн түүнийг ор сураггүй алга болсон хэмээн цагтаа тэмдэглүүлсэн ба мөрдөгчид Элиг хайж яваад хотоос холгүйхэн байх нэгэн тариалангийн талбайгаас ямар ч хувцсгүй нүцгэн өөрийн ухаангүй хөвтөж байгааг нь олсон байдаг. За энэ үед Эли тэр дороо эмнэлэгт хүргэгдсэн ба түүний хэд хэдэн хавирга нь хугарсан, нүүрэн дээр нь олон тооны хөхрөлттэй, биеийн тэр чигтээ хөхөрч хавдсан, нэг нүд нь нээгтгэе болтлоо хавдаж хөхөрсөн, гарын чигчүү хуруунд тасарч унах шахсан байдалтай эмнэлэг дээр ирсэн. Элигийн хэлж байгаагаар тухайн өдөр яг юу болсон бэ гэхээр Эли Мухаммедийн доор ажилдаг залуучуудын зааврын дагуу нэгэн зочид буудалд явж утсан. Түүнийг зааврын дагуу нэгэн өрөөнд явж орох үед тэнд 10 эрэгтэй түүнийг хүлээгээд байж исэн ба бараг бүгд Элиг ээлжлэн хүчирхийлсэн. Үүний дараа 3 Аз залуу түүнийг машины арын суудалд чихэд суулгаад дахин хүчирхийлсэн ба тэрхүү 3 залуу Элиг зодож чихчийн хурууг нь таслахаар оролцсон. За эмнэлэгт хүргэгдэж ирснийхээ дараагийн өдөр нь Эли өөрийн Facebook дээр өөрт тохиолдсон зүйлсээ бусдад анхааруулах болгох үүднээс
нэг нэгэнгөө бичиж өөрийн хөхөрч хавцсан нүүр болон биеийн зураг олон нийтийн сүлжээнд нийтлсэн байдаг. Эли тэрхүү нийтлэлдээ хэрхэн хүний наймаа хийж охтын биеийг хүчээр үнэлүүлдэг гэмт хэрэгтнүүдийн золиос болсон талаараа болон өөрт нь тохиолдсон аимшиг зүйлсийн талаар нийтлснээрээ олон нийтийг шоконд оруулж айдас давтуулсан. Элигийн нийтлэлийг уншсан хүмүүс Facebook дээр хэд хэдэн групп нэгтгэж Justice for Ellie гэх аяныг хүртэл эхлүүлсэн байдаг. Мэдээж Элигийн бичсэн нийтлэл олон нийтийн уурыг маш ихээр хүргэж ямар ч гэм зэмгүй жаахан охин ийм олон жилийн турш ийм аимшигтай хүчирхийлэлд өртөөд цаашлаад бүр одоо хүртэл энэ бүхний давтагцаар байх үед цагдаагийн ажилтнууд юу ч хийхгүй байгааг нь буруутгаж жагсаал цуглаан хүртэл хийж эхэлсэн. Цаашлаад хүний наймааны гэмт хэргийн гол буруутан гэгдэх Мухаммед болон Мухаммедийн гэр бүл эхнэр хүүхдүүд рүү нь олон нийт чичлэн дайрч Мухаммедийн хүүхдүүд хүртэл сургууль дээрээ үеийнгийн дээрлэлтэнд өртөж эхэлсэн бөгөөд Мухаммедийн хувийн бизнес нь хүртэл дампуурах дээрээ тулсан. За Мухаммед өөрөө Пакистан гаралтай хүн. Тиймээс хүмүүс Пакистан энтхэг хоолны газруудаар үйлчлүүлэхгүй байхаар шийдэж ганцхан Мухаммед ч гэлтгүй бусад энтхэг болон Пакистан эзэнтэй бизнесүүдийн ашиг орлого тэр дороо 80%-аар буурсан байдаг. За Мухаммед өдөр бүр олон нийтээс сүрдүүлсэн дарамтлсан утгатай илгээмжүүд хүртэл авах болсон бөгөөд гадуур явж байх үед нь биед нь халтахаар завдсан хэд хэдэн этгээдүүд хүртэл гарч ирсэн. За энэ бүх замбраагүй үйл явдал болж байх явцад яагаад цагдаагийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй, юу ч хийхгүй зүгээр л мөрдлөгөө үргэлжлүүлээд байсан бэ гэсэн асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр одоо бүгдээрээ цаг хугацааг жоохон урагшлуулад мөрдлөгийн үйл явц руу орцгоё. Мөрдөгчид Элитэй холбоотой энэхүү аимшигтай хүчирхийллийн хэрэгүүдийг бүр эхнээс нь судлахаар шийдэж 2017 онд Камерон 16 настай Элийг хүчирхийлсэн гэх хэргийг дахин судалж үзсэн. Гэвч энэхүү хэрэг дээр Камерон яг хүчирхийлэл үйлдсэн эсэх нь тодорхойгүй. Дээрээс нь Элигийн хүсэлтээр энэхүү хэрэг хаагдсан байсан тул энэ хэрэгээс бол ямар нэгэн сэжигтэй зүйл огт олж чадаагүй байдаг. За мөрдөгчдийн дараагийн хийсэн зүйл нь бол 2019 оны 3 болон 5 дугаар саруудад болсон Жордан Элид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэх гэмт хэргийг судалж үзэх байсан. Элигийн хэлснээр бол Жордан 2019 оны 3 дугаар сарын 9-нд, 5 дугаар сарын 6-нд, мөн 5 дугаар сарын 18-нд тус Элид бэлгийн болон бие махбодын хүчирхийлэл үзүүлсэн. Гэтэл мөрдөгчид Элигийн гэрийн урт талд байрлах замын хяналтын камеруудыг шалгаж үзэх үед дээр дурдсан өдрүүдийн алинд нь ч Жордан Элигийн гэрт очоогүй гэдг нь тогтоогдсон. Цаашлаа тухайн үед Эли нотлох баримт тулгойж Жордангийн өөрлөө нь Facebook Messenger-ээр бичсэн зурвсуудыг цагдаагийн газарт авч ирсэн шүү дээ. Гэтэл энэхүү зурвсууд нь яг үнэндээ Элигийн өөртөөгөө бичлсэн зурвсууд болж таарсан. Тэрээр Жордангийн Facebook хаягтай яг адилхан нэртэй өөр нэгэн хаяг нээгээд ижилхэн профайл зураг тавьж агаад өөртөөгөө зурвас бичлсэн түүнийхээ зургийг аваад зурвсуудаа устгасан байсан. Хамгийн аимшигтай нь Жорданд зодуулсан гээд энэ тентгүү хөхөрч хавцсан байсан нүүр болон биеийн хэсгүүдээ Эли өөрийн гараар тийм аимшигтай болгосон гэдэг нь мөн тодорхой болсон. Тэгэхээр Жордан Элид ямар нэгэн байдлаар бие махбодын ч тэр бэлгийн ч тэр хүчирхийлэл огт үзүүлээгүй. Энэ бол Элигийн зохиож ярьсан худал хуурмаг зохиол байсан гэдэг нь тодорхой болсон. За мөрдөгчдийн дараагийн мөрдөжсөн гол гэмт хэрэг бол мэдээж Элигийн хүний наймааны золиос болсон гэх аимшигт гэмт хэрэг. Элигийн өгсөн мэдүүлгийн дагуу мөрдөгчд Мухаммедыг баривчлан байцаалт авсан ба Мухаммед Элиг таньдаггүй, өмнө нь харж байсан эсхийж санахгүй байгаа тухайга мөрдөгчдөд хэлсэн. Мөрдөгчд Мухаммедийн утасны байршлыг шалгаж үзэн Элигийн өгсөн мэдүүлгийн дагуу Мухаммед Элитэй уулзсан, хамт байсан, хүчээр биеийг нь үнэлүүлсэн гэх өдрүүдэд Мухаммед яг хаана байсан гэдгийг нь шалгаж үзэхэд Мухаммед Элигийн эргэн тойронд огт байгаагүй. Зарим үед бүр өөр хотод байсан гэдг нь хүртэл тодорхой болсон. Өмнө нь хэлсэнчлэн Эли мэдүүлэг өгөх үедээ Мухаммед өөрийг нь Амстердам руу авч яван Амстердамд Элиг бусдад зарж их хэмжээний ашиг олсон хэмээн мэдүүлэг өгсөн шүү дээ. Гэтэл Элигийн Амстердам явсан гэдг нь бол үнэн. Гэхдээ Эли тухайн үед игч Люситэйгээ болон Люсигийн найз залуутай хамтдаа аялахаар Амстердам руу явсан байсан. Мөрдөгчид Элигээс яагаад Амстердам руу явсан шалтгаанаа худлаа хэлснийг нь асуухад Эли Люситэй хамт Амстердам явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Гэхдээ тэрээр үргэлжлүүлэн Мухаммед өөрийнх нь араас Амстердамд ирээд түүнийг хүчээр дагуулж явсан хэмээн хэлсэн байдаг. Гэтэл яг үнэндээ Элиг Амстердамд байх үед Мухаммед гэртээ байж исэн бөгөөд Амстердам руу огт яваагүй. Мөрдөгчид Элигийн эгч Люситэй ярилцсан мэдүүлэг авах үед Люси хэлэхдээ Амстердамд байх хугацаанд тэд байнга хамтдаа цагийг өнгөрөөсөн. Эли өөрөөс нь огт холдоогүй. Амстердамд байх үеэр тийм зүйлс болсон байх ямар ч үндэслэлгүй хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. За бидний мэдж байгаачлан Эли цагдаагийн хэлцтэй ойр зочид буудалд хамгаалалтанд байх үедээ 2 ч удаа орц сураггүй алга болж Blackpool руу болон Leeds руу явж дахин хүний наймааны золиос болсон гэдгээ мөрдөгчд хэлсэн. Ингээд хамгийн эхлээд мөрдөгчд Элиг Blackpool-д очиод яг юу хийсэн талаар нь шалгаж үзэхэд Эли галт тэрэгэн цуун Blackpool-д очиод ганцаараа алхан дэлгүүр орж хүнсний зүйлс аваад буудал орон тэндээ өдөржин YouTube-с бичлэгнүүд үзсэн. Эли зочид буудал руу ганцаараа орсон бөгөөд түүний нүүр болон хүзүүн дээр ямар ч шарх сорив байгаагүй. Цаашлаад түүнийг буудалд байх үеэр хинч түүний өрөөнд нь ороогүй байдаг. Гэтэл Эли буудлаас буцаж гарч ирэх үедээ хүзүүндээ шарх авсан нь харагдчихсан ба үүнээс нь харахад Эли өөрийгөө гэмтээсэн гэдг нь харагдаж байгаа. Элиг Blackpool-д байх үед ямар ч хүн түүнтэй уулзаагүй, хинч түүнийг хүчирхийлээгүй, түүнд юу ч тохиолдоогүй. За үүний дараа мөрдөгчид Элигийн Leeds руу явахдаа очисон газруудын байршлыг мөн шалхан, замынх нь бүх хяналтын камеруудыг шалгаж үзсэн ба Эли нэгэн үл таних эрэгтэйтэй хамт зочид буудал руу орж байгаа бичлэг нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байсан. Мөрдөгчид Элитэй хамт зочид буудал руу орсон энэхүү эрэгтэйг шалгаж үзэхэд энэхүү эрэгтэй нь Элитэй онлайнаар танилцсан болцоод залуу байсан бөгөөд уулзсан өдрөө тэд бэлгийн харьцаанд орсон ба дараа нь дахин уулзахаар төлөвлөсөн байсан гэдг нь хоорондоо бичигдсэн текст мессежнээс нь тодорхой болсон. За үүний дараа Эли энэхүү залуутайгаа уулзчихад ганцаараа галт тэрэгэн цуун буцаад Barrow-in-Furness ирсэн. Эли Barrow-in-Furness ирээд галт тэрэгнээс буух үедээ түүний царай зүг зүгээр ямар ч бэртэл гэмтэлгүй харагдчихсэн бол үүнээс 20 минутын дараа өөр нэгэн хяналтын камерын бичлэгэнд өртөхдөө нүүр нь шалбарч хавцсан байдалтай харагдчихсан. Мөрдөгчид Элигийн энэхүү байдлыг нь мөн л өөрийгөө албаар гэмтээсэн байх магадлалтай гэж үзсэн байдаг. За тэгэхээр Эли 2 дахь удаага ор сураггүй болж Leeds руу яваад ирэх үедээ ч ямар ч хүний наймааны золиос болоогүй байсан. За энэ бүх зүйлийг олж мэдсэн даруйда мөрдөгчөөд Элиг баривчлан сагдагийн хэлцээр авч ирэн байцаалд авч эхэлдэг. Эли байцаалтын үеэр огт бурууга хүлээгээгүй бөгөөд ярьсан бүх зүйлс нь үнэн, би бол хүний наймааны хохирогч хэмээн гүрээсээр л байсан. Ингээд Эли бусдын нэр хүндэд халдсан, худал мэдүүлэг өгч бусдыг гүтгсэн хэрэгээр баривчлагдсан хоригдож шүүх хурлаа хүлээн шоронд хоригдох болсон ба Эли шүүх хурлаа хүлээж авах үедээ барьцаа төлбөрөө төлөөд шүүх хурал хүртлээр хорих газраас суллагдсан байдаг. За барьцаа төлбөрөө төлөөд хоригдох газраас суллагдаад удаагүй байх үедээ буюу 5 дугаар сарын 18-нд Эли гэрээсээ гарч алга болоод 5 дугаар сарын 19-нд ямар ч хувцсгүй нүцгэн ухаан алдсан байдалтай олдсон шүү дээ. Тэрээр энэхүү явдлаа тайлбарлахдаа зочид буудалд 10 залууд хүчирхийлүүлэн 3 Аз залууд аимшигтайгаар зодуулж чигчийн хуруугаа тастуулах төгсөн учраас хэмээн тайлбарлсан. Цаашлаад бүр Facebook дээрээ нийтлэл бичиж олон нийтийг цочирдуулсан. Мэдээж Элигийн энэхүү нийтлэлийг харсан хүмүүс түүнийг худал мэдүүлэг өгч бусдыг гүтгсэн, бусдын нэр хүндэд халтсан хэрэгээр шүүх хурлаа хүлээж байгаа гэмт хэрэгтэн гэдгийг нь бол огт мэдээгүй байсан гэдг нь ойлгомжтой. За Элигийн 5 дугаар сарын 19-нд мөрдөгчдөд ярьсан энэхүү түүхэнч мөн оргуу худал яриа гэдэг нь удалгүй тогтоогдсон байдаг. Эли тариан талбай дээрээс өөрийн ухаангүй маш аимшигтай зодуулж яргалуулсан байдалтай олдсон шүү дээ. Гэтэл түүний олдсон газраас холгүйхэн мөрдөгчд нэгэн алхахыг олсон. Тэрхүү алхан дээр их хэмжээний цусны толднууд үлдсэн байсан тул мөрдөгчд тэрхүү алхан дээр байгаа ДНХ-ийг шинжлүүлэхээр цааш илгээсэн бөгөөд удалгүй ДНХ тестний хариу гарч алханы бариулан дээрээс зөвхөн Элигийн ДНХ олдсон ба алхан дээр байсан цуснууд ч мөн Элигийн цус болох нь батлагдсан. Цаашлаад тэрхүү алхахыг Эли 5 дугаар сарын 11-нд дэлгүүрээс өөрийн биеэр худалдан авч байгаа хяналтын камерын бичлэг нь мөн бичигдэн үлдсэн байдаг. Үүнээс гадна Элиг эмнэлэгт байх үед нь шинжээч эмчнэр түүн дээр ирж түүний биед шинжилгээ хийсэн ба эмчнэр бүгдээрээ дуу нэгтэйгээр Элигийн биен дээр байгаа бүх шархнууд зөвхөн Эли өөрөө хүрч чадах биеийн хэсгүүд дээр нь байгааг баталсан.
Жишээ нь Эли өөрийнхөө нурууг алхаар цохих ямар ч боломжгүй. Тэгвэл нуруун дээр нь ганц ширхэгч хөхөрсөн улаасан улмөр байгаагүй. Тэгэхээр Эли ярьсан бүх зүйлсээ үнэмшилтэй болгохын тулд алах худалдаж аваад алхаар өөрийнхөө нүүр, хөл, цээж гэд бүх биеийн хэсгүүд дээрээ гэмтэл учруулан хавиргаа хүртэл хугалж өөрөө чөгчийн хуруугаа талд нь хүртэл тасцсан байсан гэсэн үг. За энэхүү худал мэдүүлэгнээсээ болоод шүүх хурлаа хүлээх зураа барьцаа төлбөрөө төлөө төр хугацаанд суллагдсан байсан Эли буцаад хорих газарт хоригдсон. За яг энэ үед хэргийн тодорхой зүйлс олон нийтэд ил болоогүй байсан тул Элигийн эрхийг хамгаалахаар тэмцээж жагсаал хийжсэн иргэд энэ үед бүр чихээр бухимдан уралцгааж хохирогчийг буруутгалаа хэмээн тэмцэл хийж Мухаммед болон Мухаммедийн гэр бүлийн гишүүд рүү улам ихээр дайрч давшлах болсон. Ингээд Элигийн шүүх хурал албан ёсоор 2022 оны 10 сард эхэлсэн байдаг. Шүүх хурлын үеэр Эли өөрийгөө энэ бүх аимшигтай гэмт хэрэгүүдийн хохирогч хэмээн гүрийсээр л байсан ба огт худал мэдүүлэг өгөөгүй хэмээн ахин дахин хэлсээр л байсан. Элигийн шүүх хурлын үеэр прокурор шүүгчдэд хандан Элигийн энэхүү худал хуурмаг мэдүүлгүүдээс болж маш олон хүн хохирсон тул Эли энэ бүхэнд бүгдд нь хариуцлага хүлээх хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа хэлсэн байдаг. Жишээ нь Жордангийн хувьд тэрээр Элигийн худал мэдүүлгээс болж хорих газарт хоригдож байгаад гарч ирсэн бөгөөд Жордан хоригдож байх үеэр хөршүүд нь Жорданы ээж рүү дайрч давшлан байшин дээр нь хүртэл хүчирхийлэгч хэмээн шүршдэг будгаар хаасайгүй бичих болсон. Үүнээс нь болоод Жордангийн ээж өөрийн гэрээсээ хүртэл нүүхэд хүрсэн. Жордан хэдий хорих газраас суллагдсан ч эргэн тойрныхын хүмүүс түүнийг хүчирхийлэгч гэдэг нүдээр харах болсон ба гудамжинд явж байх үед нь танихгүй залуу түүн рүү дайран зодхоор оролцсон тохиолдол хүртэл гарсан. Энэ бүх дарамт шахалтаас болоод Жордан амиа хордлох оролдлого хүртэл хийсэн байдаг. За цаашлаад Элигийн энэ ор үндэслэлгүй худал ярианы өөр нэгэн хохирогч бол Мухаммед болон Мухаммедийн гэр бүлийн гишүүд. Элиг худал хурмаг зүйлсээ олон нийтийн сүлжээнд нийтлсэн цагаас эхлэн Мухаммедийн бизнес дампуурч хоолны газрыг нь хүмүүс эвдлэн сүйдэлж 4 хүүхэд нь сургууль дээрээ бусад хүүхдүүдэд дээрлгүүлэн шоолуулж эхнэр нь гадаа алхаж яваад хэд хэдэн удаа халтлагад хүртэл өртсөн. Мухаммедийн гэрлүү хүмүүс өдөр болгон амь насанд нь занал хийсэн утгатай захиануудыг бичиж тэр удаа охиныг чинь эхнэрийг чинь хүчирхийлнэ гэх мэтээр сүрдүүлж байнгын дарамтанд байлгах болсноос үүдэн Мухаммед мөн л өөрийн амь насыг хөнөөхөр оролдож эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Үүгээр зогсохгүй Мухаммедийн хүү сургууль дээр нь өөрт нь нэрж байгаа дарамт шахалтнаас үүдэн мөн л өөрийн амь насыг хөнөөхөр оролцсон удаатай. Зөвхөн Мухаммед болон Мухаммедийн гэр бүлийнхэн гэлтгүү энэ хэрэгээс болж эргэн тойронд нь байх бүхэл энтхэг болон Пакистан гаралтай хүмүүсийн бизнес дампуурлын ирмэг дээр ирж олон нийт бүгдээрээ нэгэн зэрэг тэдэн рүү жичлэх болсон. За ингээд Элигийн эцсийн шүүх хурал болж шүүхээс Элиг 8 удаагийн хуулийн өмнө худал мэдүүлэг өгсөн бусдын нэр хүндэд халдаж гүтгэлэг үйлдсэн гэх хэрэгээр 8 жил 6 сарын хорих ялаар шийтгсэн байдаг. За хэн нэгний зүгээр л бусдын анхаарлыг өөртөөрөө татах гэсэн ийм увайгүй арчаагүй үйлдэлээс болж ийм олон хүмүүс нэр хүн дээрээ сэтгэл санаагаараа хохирно гэдэг бол үнэхээр харамсалтай явдал. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор комент сект бичиж бусадтайгаа мөн хуваалцаарай. Миний оруулсан бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хоохон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд нотификейшн очих болно шүү. Ингээд дараагийн 7 хоногт шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай.